Шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөрсөг уран зохиол тайртай үзэх сонсогчдод сайн сайхны хүсн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаарын хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа нэг маш гоё өгүүллэгийг хамтдаа сонсон. Тэгэхээр бидний дунд дандаа харилцаанд гардаг гэр бүл хуурах, салах. За энэ болгонд эрэгтэй тэр хуурсан, эрэгтэй нь хэрвээ хуурсан бол тэрний буруу юм уу, эмэгтэй нь хуурсан бол тэрний буруу юм уу ч гэдэг юм уу бидний ийм ойлголтууд байдаг. Тэгэхээр өнөөдөр нэгэн гэр бүлийн амьдралаас бүгдээрээ яг одоо тэр асуудлыг хамтдаа сонсцгоно. За эхлэе. Зохиолч Уйхуа. Ялалт. 1. Линхун гих бүсгүй Ли Ханлин гих залуугийн шургуулгыг цэгцэлж байгаад дотроос нь их л нямбайлан ивгсэн хуучин дугтуу болоод доторхыг нээж үзвэл дотроос нь мөн адил нямбайлан ивгсэн дугтуу гарч ирэв. Тэр дахин дугтууг нээхэд мөн адил ивгсэн дугтуу дахиад гарч ирлээ. Тэгээд тэр нэг түлхүүр байхыг олж харав. Энэ хөнгөн цагаан түлхүүрт онц сонирхол татахар зүйл байхгүй атал яагаад 3 давхар дугтуугаар хамгаалсан болоо гэж Линхун түлхүүрийг гар дээрээ тавьж үзвэл түлхүүр баг зэрэг харалсан байх нь он удаан жил хэрэгэлсэн гэдг нь тодорхой байв. Түлхүүрийн хэмжээнээс нь үзвэл хаалганы түлхүүр биш гэдг нь ойлгомжтой. Тэгэхээр шургуулга юм уу чимдааны түлхүүр байгаа гэж дүгнэв. Тэгээд босож бичгийн ширээнийхээ өмнө ирээд шургуулгын цойчонд хийж үзвэл шургуулга онгойсонгүй. Тэр чимдааны цойчонд хийхэд бас л орохгүй байлаа. Тэгээд гэрт байж болох бүхэл цойчонд хийж үзвэл бүгдд нь таарсангүй. Тэгэхээр энэ түлхүүр өөрийнх нь гэртээ ямар нэг хамааралгүй болж таарлаа. Тийм бол энэ түлхүүр нэг урилгагүй зочин гэдгийг ойлгов. Энэ өдрийн үдээс хойш 35 настай бүсгүй эргэлзээ тавгүй байдал айдас болон таавар дунав. Тэр түлхүүрийг аваад тагтан дээрээр нарны туяанд биеэ сууж байв. Удаан хөдөлгөөнгүй байсан болохоор нарны туяал бие дээр нь нүүн шилжиж явж байв. Харин бүсгүй яахаа мэдэхгүй байлаа. Тэгж байтал утас дугран утсаа авахд түүний нөхөр байв. Энэ үед нөхөр нь мянган бээрийн цаана нэгэн буудалд байсан бөгөөд нөхөр нь Линхун би Лин Ханлин байна. Би ирчихсэн шүү, буудалчихсан байна. Миний бүх юм сайн байгаа. Чи сайн байгаа юу? Тэр сайн байгаа юу үгүй юу гэдгээ сайн мэдэхгүй байлаа. Тэндээ зогсоод утсаа барин утасны нөгөө талд байна уу? Сонсогдож байна уу? Байна уу? Эхнэр сая нэг. Би сонссон. Утасны нөгөө талд. За тэгвэл тасаллаа гэж хэлв. Утас тасарсны дараа уртаас урд дийд гих чимээ гарав. Бүсгүй утсаа тавиад тагт руугаа буцсан өнөөх түлхүүрээ үргэлжлүүлэн харлаа. Сая нөхрийнх нь утсаар ярьж байгаа нь албан ажиллаар гадагшаа явснаа бас өөрийнхөө амьд мэнд байгааг тэрэнд дуулгаж байгаа хэрэг юм. Тэр үнэхээр л амьд мэнд байгаа. Тэрний сольсон хувцас нь тагтан дээр хатаагүй, инээсэн инээд нь ханан дээрх толиндоо үлдэж, унтраас нь тамхины ишин хүртэл үнсний савандаа байна. Бүсгүй хідэн найз нь нөхрийн мянган бээрийн цаана байгааг мэдэхгүй утсаар ярин "Юу гинэ? Тэр томилолтоор явчихсан юм уу?" гэж асуув. Бүсгүй гардах түлхүүрээ харж байв. Одоо тэрний нөхрийн орших үгүй бүгд энэ түлхүүртэй хамааралтай болсон. Энэ баг зэрэг харалсан түлхүүр тэрэнд ямар дохио өгч байна вэ? Бүсгүй маш сайн таних хүн бүсгүйд нэгэн нууц хадгалуулжээ. Яг л 3 давхар дугтуугаар түлхүүрээ хамгаалсан байсан шигэ. Энэ нууц цаг хугацааны ирэхээр задарвал түүний аз жаргалтай өдөр мөн нуугдан алга болох юм. Одоо энэ нууц нэгэнд нүүрт тулж ирсэн ба өөрт нь хохирол учруулна гэдгийг урьдчилан мэдэж байлаа.
Бүсгүйд нэг хүний шатаар дээш алхах хүлийн чимээ сонсогдов. Нэг шатаар ойртон ирээд үүдэнд нь хэсэг зур зогссноо дээшээ яваад өгөв. Дараа өдрийн өглөө Линхун Ли Ханлиний ажлын өрөөнд ирэв. Тэгээд хамт ажилдаг хүнд нь Ли Ханлиний цоочтой шургуулганаас юм авч явах ёстой хэмээн хэлв. Ли Ханлиний ажлын бүсгүй эхнэрийн таньдаг байв. Эхнэр нь нөхрийнхөө шургуулганаас юм авна гэдэг мэдээж байж болох асуудал шүү дээ. Бүсгүй цонхны хажуудах ширээ рүү заав. Бүсгүй түлхүүрээ нөхрийнхөө ажлын ширээний цоочны нүхэнд хийхэд цоож онгойлоо. Ингээд тэр нөхрийнхөө нөгөө нууцыг олов. Маш том дугтуйнд хийсэн 2 ширхэг зураг байв. Нэг эмэгтэй далайн ирэг дээр усны хувцастай ахуулсан зураг. Нөгөө нь бас тэр эмэгтэй хар цагаан цээж зураг байх юм. Тэр эмэгтэй өөрөөс нь залуухан харагдавч царайлаг бол харагдсангүй. Өөр бас 5 ширхэг захидал. Захидлын төгсгөлд Чинчин гэх нэр байгаа харагдав. Энэ нэр бүсгүй нүд рүү өргөсөр хатгаж байгаа юм шиг л өвтгөн. Чинчин. Энэ нэр мэдээжин өхөөрдөж дууддаг нэр. Огт танихгүй хүүхэн өөрийнхөө өхөөрдөж дууддаг нэрийг тэрний нөхөрт бичээд явуулсан байна шүү дээ. Бүсгүйн загтал атгсан гар нь чичирч ёй. Хэлэх гэж чадсангүй чичирч. Бүсгүйн загтал атгсан гар нь чичирч байлаа. Загтал дүүрэн нялуун уянгийн үгс. Энэ хүүхэн Ли Ханлинтай байн уулзаж утсаар үргэлж ярьж. Хоорондийнх нь нялуурал энүүгээр ч зогсохгүй загтлаар нь хүртэл ууршин гарч байх гэж. Нэг загталд нь эмэгтэй Ли Ханлинд цаашаад харилцаа бичээд утсаа 40 14 548 болж өөрчлөгдснөө ч дурдсан байв. 2 дугаар хэсэг. Линхун утсаа аван дараах 7 оронтой тоороо залгав. 40 14 548. Утас хэсэг дуудаж байгаад нэг эмэгтэй утсаа аваад байна уу? Байна. Чинчинтэй ярих гэсэн. Би байна. Өөрөө хин бэ? Линхун тэрний сүнгцэн хоолойг сонсоод утсаа барин салгалж байв. Би Лин Ханлиний эхнэр нь байна. Утасны цаана нэлээд удаан дуугүй байлаа. Линхун түүний урт богноор амьсгалах чимээг сонсоод чи вэ штэ? Ичгүр санжуургүй доорд завхан амтан гэд цааш юу гэж хэлэхээ мэдхээ болов. Тэр өөрийнхөө чичирч байгааг л мэдэж байв. Энэ үед нөгөө талын хүн чи наад үгүй Лин Ханлин даал очиж хэл. Ичгүргүй амтан гэж Линхун утасны цаанаас орилон чи бид хоёрын гэр бүлийг сүрүүлсэн. Үнэхээр ичих нүүргүй. Би танай гэр бүлийг сүрүүлээгүй гэж утасны нөгөө талаас хэлээд чи санаа амар байж болно шүү. Би танай гэр бүлийг сүрүүлэхгүй. Би танай нөхөртөө цаашлна гэсэн юм байхгүй. Бид энэ хүрээ дуусч байна. Би тэрнтэй чинь гэрлэгч бодол алга. Эмэгтэй хүн болгон чам шиг байна гэж байхгүй. Гэд утсаа таслав. Линхуны хамаг бие чичрэн тэндээ зогсож байв. Тэрний нулимс уурандаа нүднээсээ халин урсаж байв. Утасны тасрах чимээ дүүд химэн чихэнд нь хангинсаар байв. Нэлээд байж байгаад Линхун утсаа таслав. Гэвч тэр тэндээ зогссон хэвээр л байлаа. Хэсэг зогссны дараа тэр утсаа аван 58 67 346 гих 7 оронтой тоороо залгав. Утасны нөгөө талд эрэгтэй хүний дуу гарч байна уу хин бэ? Яагаад урахгүй байгаа юм бэ? Байна. Линхун. Линхун уу?
Яасан Лин Ханлин гэртээ ирчихээ юу? Гүй. Яагаад хараагүй байдаг вүлээ? Олон өдрөө явсан биз дээ те? Нэрээ тийм. Бас яваад удаагүй юм байна шүү дээ. Би 3 өдрийн өмнө уулзсан. Энэ удаад тэр ямар ажиллаар явбаа? Нөгөө ус цэвэршүүлэгчээ сурталчлахаар явсан уу? Үнэндээ тэдний ус цэвэршүүлэгч гэж хүн хуурсан ид. Над нэгийг бэлгэлсэн юм аа. Би туршилт хийж үзсэн юм. Нэг шилийн айганд ус цэвэршүүлэгчээс ус хийж тавиад өөр нэг шилийн айганд крантнаас ус хийгээд аль ус нь илүү цэвэр болохыг харьцуулж үзлээ. Тэгээд би усаа уухад аль нь илүү цэвэршнийг би ерөөсөө ялгаж чадаагүй шүү дээ. Тэр ах вэ чи Чинчинийг таних уу? Чинчин? Гэснээ нөгөө талд дуугүй болчихов. Линхун утсаа бариад хэсэг хүлээхэд нөгөө талд танихгүй. Линхун өөрийнхөө дуу хоолойг аль болох тайван байлгахыг хичээж. Ли Ханлин нууц амрагтай болсон байна. Тэр миний араар гадуур өөр эмэгтэйтэй уулздаг болсон байна. Тэрний Чинчин гэдэг. Би өнөөдөр мэдлээ. Үргэлж болзож утсаар ярьж захидал хүртэл бичилцдэг. Би бүр тэр хүүхний Лин Ханлинд бичсэн захидлыг олцоход байна. Тэр хоёр бараг жил гарын болж байгаа юм байна. Энэ үед утасны цаанаас түүний яриаг таслан би Ли Ханлин хаагур юу хийж явдгийг одоо бүгдийг л мэдэн дээ. Гэхдээ тэр Чинчин гэж хүүхний талаар юусоо мэдэхгүй юм байна. Чи цаатхайгаа буруугаар ойлгосон юм биш байгаа да. Тэд нар зүгээр л нэг энгийн найзууд ч юм билүү. За уучлаарай найзаа. Хаалга тогшоод байна. Хүлээж байгаарай. Гэт нөгөө талд төр утсаа тавив. Хэсэг хугацааны дараа хоёр эрэгтэй хүн утасны ойр юм ярих нь сонсогдов. Тэгээд утсаа дахиж аваад байна уу гэж хэлэхдээ дуугарсангүй. Бүсгүй дуугарахгүй л байлаа. Бүсгүйг ярихыг хүлээж байгааг тэр мэдэж байлаа. Гэхдээ дахиж ярихыг хүссэнгүй. Бүсгүй За танаа зочин ирчихсэн байна. Би яриха болъё доо. Нөгөө талд. За дараа ярилцъя да. Утас тасарч Линхун утасны жагсаалтын дэвтэр дээрээсээ Ли Ханлины өөр нэг найзынхын дугаарыг олов. Утасны дугаар нь 88 тэг 4 946. Тэр энэ дугаар руу залгахад эсрэг талд хариу өгч байна уу гэлээ. Байна. Би Линхун байна. Линхун уу за сайн уу? Ли Ханлин маа сайн бидтэй юу хийж байна да? Тэр хэсэг дуугүй болсноо. Чинчин гэж таних уу? Нөгөө талд нилээд удаан чимээгүй байснаа. Арга буюу үргэлжлүүлэн санаа алдахын сонслоо. Тэгээд юу л да. Ли Ханлин миний араар гадуур өөр хүүхэнтэй болсон юм байна. Юу гинэ? Гүү ойлгүй дээ. Ли Ханлин маань одоо ийм юм хийгээд явах хүн биш ээ. Найз нь сайн мэдэн штэ. Чи илүү юм бодсон байхаа. Надад баримт байгаа. Би тэр эмэгтэйгийн тэрэнд бичсэн захидлыг олсон. Бас тэрэнд явуулсан зургийг гэнүгэрч барахгүй би дөнгөж сая тэр эмэгтэйтэй бүр утсаар яриад нөгөө талд. За юу юм бэ? Найз наад асуудлыг чи мэдэхгүй юм байна. Утасны нөгөө тал дах дуу хоолой их хүйтэн хүндий байв. Линхун түүнийг дахиж юм ярих хүсэлгүй байгааг нь ойлгож утсаа таслав. Тэгээд тагт руу гарч суулаа. Бүсгүй суугаад л нулимс нурсав. Лин Ханлинд өөр бас хэдэн найзууд байгаа. Гэхдээ тэд нар л утсаар ярихыг одоо хүсэхгүй байв. Тэд нар хүүхнийг өрөвдөхгүй. Ли Ханлиныг өмөрчл хэдэн үг хэлнэ биз? Учир нь тэд бол Ли Ханлины найзууд. Нилээд дээр үед бүсгүйд өөр ингэсэн найзууд байсан. Тэднийг Завпин, Жанлини, Чинин гэдэг байсан. Тэр Ли Ханлинтай гэрэлснээсээ хойш тэр хэдээсээ улам холдож Ли Ханлины найзуудыг өөрийн найзаа болгосон юм. Тэр найзуудтай нээлдэн эхнэрүүдтэй дэлгүүрх хэсдэг байв. Тэд гэрэлсний дараа найзуудынх нь эхнэрүүд Завпин, Жанлини, Чинин гэх найзуудыг орлох болсон юм.
Тэр өөрийгөө нэг ч найзгүй болсноо сая анзаарав. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time дэмжиж ажиллаж байна. On Time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн М-банктай хамтран шимтгэл багтаа банкны карт уншигч, эргэлтийн өрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ юм. On Time-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж, тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодгоороо бусдаас ялгардаг. On Time-ийн програмыг Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг. On Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол та 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр байгаа газраасаа M-Business App-аар авах боломжтой юм. Мөн тус аппликейшнаар тэг 1.3% хүртэлх буцаа олголттой M-банкны карт уншигчаа захиалаад байгаа газраа хөргүүлээд авах боломжтой. Та хараахан On Time кассийн програмын хэрэглэгч болж амжаагүй бол On Time гэсэн Facebook хуудас руу чат бичээрэй. Харилцах утасны дугаар 7777 34 44. Нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time-да баярлалаа. Тэрэнд Завпийн болон Жанлинигийн талаар ямар ч сураг ажиг байсангүй, харин ганц л Чинингийн утасны дугаар байв. Чинийн утасныхаа дугаарыг 1 жилийн өмнө гудамжинд санамсаргүй таарахтаа тэрэнд өгчээсэн. Чинийн тэрэнд утасны дугаараа өгөхөд тэр утасны жагсаалтын дэвтэр дээрээ бичиж авчгаад дараа нь мартчихаж. Одоо л санаад энэ дугаар руу залгаж байна. Чинийний нөхөр утсаа аваад тэрнийг төр хүлээхийг хүсээд чинийн утсаа шилжүүлв. Чинийн "Байна уу? Хэн бэ?" "Би байна. Линхун байна." Нөгөө талд баяртайгаар дууалдан. Чинийн утасны цаанаас тасралтгүйгээр "Хүүшээ, чиний хоолойг сонсоод би бүр ямар их баяртай байна гэж. Би чамруу залгасан штэ. Тэгсэн танах ердөө утсаа авдаггүй юм байлээ. За, сайн бидтэй. Уулзаагүй хэр утсан битээ. Бараг жил гарan болчих уу?" "Гүй, ер нь надад яагаад нэх олон жил болчихсон юм шиг санагдаад байгаа юм болоо. Завпийн, Жанлины хоёроос сурагч юм байна уу? Би тэр хэдтэй бас олон жил уулзсангүй. За, минь над сайн байгаа үсттэй." "Би муу байна." Линхун хэлв. Чиний дуугүй болов. Хэсэг байснаа. "Юу гэсэн бэ?" Линхуны нүлмэс энэ үед ориглон гарав. Тэр чинийнд "Манай нөхөр миний араар тавьсан. Тэр гадуур өөр хүүхэнтэй олчихож." Линхун уйлан ярьж, чиний нуцны цаанаас тэрнээс "Хүүшээ, яахаараа тэгдэг байна?" "Өчигдөр би тэрний шургуулгыг цэгцэлж байгаад нэг хуйлсан захидлын дугтуу болсон юм л да. Тэгээ нэгэ үдсэн чинь дотор талд нь дахиад бүр 2 ч захидлын дугтуу байсан. 3-3 ширхэг дугтуугаар нэг түлхүүр ороогоо тавьчихсан байхаар нь бүр нэг сэжиг төрөөд. Тэгээ би гэрийнхаа бүх цоожинд тааруулж үдсэн чинь алинд нь ч таардгүй. Тэгэд яг албан өрөөнийх нь шургуулгын түлхүүр юм байна гэж бодсон юм. Тэгээд өнөөдөр албан өрөөнд нь очиж тэр хүүхний бичсэн захидал 2 ширхэг зургийг нь оллоо. Ёй, дор дамтан." Линхун сая нэг дэмжлэг авч дотроо байсан гомдол, цөхрөл, уур бухимдлаа бүрэн дүүрэн гаргав. Тэгээд тэр "Би бүх зүйлээ тэрэнд өгсөн штэ. Би хизээч өөрийгөө яах болоо гэж бодож үзээгүй юм байна. Цаг хорон бүрт тэрнийг бодсоор ирсэн. Тэрэнд ямар хоол хийж өгөх үү? Маргааш ямар хувцас өмсөх ёстой бол тэрнтэй гэрэлснээсээ хойш би өөрийгөө мартаж ганцхан тэрэл байгаа гэж боддог байсан. Ерөөсөө миний сэтгэлд ганцхан тэрэл байдаг. Тэгтэл тэр гадуур ийм хийгээд явчихсан шүү дээ." Линхун энэ хүрээд уйлах дуун үг яриаг нь орлох болов. Энэ үед чиний тэрнээс "Яана, за найз минь, чи тэгэд яах бодолтой байна?" "Би мэдэхгүй. За чамдал гэж хэлэхэд байна штэ. Ийм үед чи сул дорой байж болохгүй. Бас гинэн сайхан сэтгэлтэй ч байж болохгүй найз минь. Чи тэрнийг шийтгэх хэрэгтэй штэ. Одооноос эхлээд чи уйлж болохгүй мэдвүү. Ялангуяа тэрний өмнө
Чи төмөр нүр харуулах. Гэхдээ ер нь төмөр нүр л харуулах хэрэгтэй. Тэрнийг тоохгүй байл да. Хөөе, бас хоол битгий хийж өг. Хувцсийн ч битгий угаа. Гэхдээ ер нь тэрэнд юу ч битгий хийж өг. Чи байна. Тэрнийг орон дээрээ ч битгий хэвтүүл заа юу. Тэрнийг буудан дээр дор хаяж бүтэн 1 жил унтуулах хэрэгтэй штэ. Яадгийн тэр чамайг гуйгаад ирнэ. Тэр ч бүх хэлбэр өвдөх сөхрөөд гуйгаад өөрийгөө алгадна мэдвүү. Чи харин зөөлөн сэтгэл гаргаж болохгүй шүү. Тэр удаа дараа амлалт өгнө. Эрэгтэй хүмүүс байна. Амлалт өгөх дуртай байдгийн. Эр хүний амлалт, нохой хуцах хоёр ямар ч ялгаагүй мэдвүү. Тэгэхэр чи хэлсэнд нь итгээд хэрэгч байхгүй. Ямар ч байсан тэр гадуур зугаацсныхаа төлөөсийг ойлгог. Тэрнийг өдөр болгон тамийн тогоо шиг амьдруулах хэрэгтэй штэ. Тэр бүр байна. Амьд явж хүсэлгүй болох хэрэгтэй. Амьдын там үхсний зол болгох хэрэгтэй штэ найзаа. 3 дугаар хэсэг. Хэдэн өдрийн дараа Ли Ханлин гэртээ ирэв. Тэр Линхуныг тагтан дээрээ сууж байгааг харвал тэрнийг ирж байгааг огтхонч тоосон янзгүй байна. Цүнхээ буудан дээр тавиад Линхуны өмнө тэрнийг хэсэг харж зогсвол Линхун жишимжгүй байв. Яагав вэ? Ямар нэгэн болсон юм уу? Линхуны нүд хэвсэн цэрлүү ширтэв. Ли Ханлин тэрний хажууд хэсэг зогсоход юу ч дуурахгүй байв. Ли Ханлин буудангийн дэргэд очиод цүнхээ онгойлгон бохор хувцснуудаа буудан дээр шидлэн гаргав. Тэгээд толгоогоо эргүүлээд Линхуны царайг харав. Линхун толгой гутаалгасан хэвээр байсан бөгөөд жаахан уцаарлангүй. Хүүшээ. Чи ч одоо яагаад байгаа юм бэ? Линхун биеэрээ нэг хөдөлмөр аяцнаа буцаа тагтны гадагш харав. Ли Ханлин цүнхээ үргэлжлүүлэн янзлаа дотор нь байгаа бүх зүйлсийг гаргаж ирэн буудан дээр тавьчихад уурлаж эхлэв. Эхнэр дээрээ очиод түүн рүү "Гэт новшчин. Гү чи одоо яагаад байгаа юм бэ? Би энэ дөнгөжл гэртээ харж ирээд байхад гөлий чөөдөл суугаад авах юм. Яасан? Би ямар буруу юм хийчихсэн? Чи" гэж орилж байхдаа Ли Ханлин гинэт дуугүй болов. Тэр Линхуны гартаа өнөөх түлхүүрийг барьсан байгааг олж хараад толгой нь дон гэж хангинах шиг болов. Хэсэг зур зогсоод өөрийнхөө өрөөрөө орж шургуулгаа нээвэл дотор нь давхар сэтгүүл байх ба тэр сэтгүүл доогуур гараа оруулан баруун болон руу тэмтэрч үзвэл өнөөх Нямбалын эвхэж хийсэн дугтуйн тэмтрэгдсэнгүй. Тэгээд тэрэнд амьсгаа авахд ч хэцүү юм шиг санагдав. Ли Ханлин өрөөнийхөө цонхны өмнө бараг хагас цаг орчин зогсов. Тэгээд өрөөнөөсөө гарч ирээд зөөлөн алхан Линхуны дэргэд очиод толгой гутайлган биеэрээч мөн бүхийгөөд Линхунд чинчиний надад бичсэн захидлыг уншиж дээ. Линхуны мөр чичир хэлж эхлэв. Нөхөр нь хэсэг эргэлдснээ зүүн гараа Линхуны мөрөн дээр тавихад Линхун биеэ нэг хүчтэй зэгсрээ тэрний гарыг мөрнөөсөө холдуулав. Нөхөр гараа татаж аваад унжуулан зогсов. Саяын татаж авсан гараа өмднийхөө халаасанд хийгээд ингэс юм аа. Би тэр бүсгүйтэй 2 жилийн өмнө найзынхаа гэрт танилцсан. Чинчин бол тэр найзын маань үеэлдүүл дээ. Тэгээ найзынхаа гэрт тэрнтэй үе таардаг байж байгаад нэг өдөр гудамжинд тэрнтэй таарсан. Тэгээд уулздаг болсон. Тэр эцэг ихтэйг амьдардаг. Би чамтай амьдардаг. Тиймээс бид хоёрт нөхцөл бүрдээгүй. Юу гэх гээд байна уу гэхээр би тэрнтэй эрэмийн харилцаанд орох нөхцөл байгаагүй. Тэрнтэй кино театр цэцэрлэгт хүрээлэндэл уулзаж бас нэг өргөн гудамжаар л алхдаг байсан. Яг би тэрнтэй үнсэлцсэн төдий. Тэр эхнэрийнхээ нүднээс нулимс урсгыг хараад халаасандаа хийсэн гараа гарган тэрний мөрлөө сарвайхад эхнэр нь мөрөө хавчиж байгаа нь харагдав. Тэр гараа буцаахаас өөр аргагүй болж өөрийнхөө магнаа гэлээд үргэлжлүүлэн тэрнтэй үерхсэн үерхэл ердөө энэ төдий. Чамайг мэдээгүй байсан ч
Би тэрнтэй цаашдаа учир ургуулахгүй байсан. Би сэтгэлдээ гэр бүлээ нандиндаг. Би чи бид хоёрын хамт бүтээсэн энэ гэр орноо сүйд хийхгүй. Линхун энэ хүртэл сонсоод огцон босонгуудаа унтлагын өрөөрөөгөө орж хаалгаа хүчтэй хав. Нөхөр нь байранда хөдлөлгүй 5 минут орчим болоод унтлагын өрөөний үүдэнд ирээд гараараа зөөлөн 2 тогшов. Өнөөдрөөс эхлээд би чинчинтэй дахиж уулзахгүй гэж хэлв. 4-р хэсэг. Линхун дотроо тэр намайг гойгаагүй, сөхөрч суугаагүй, өөрөө өөрийгөө ч алгадаагүй, итгэхээр амлалтч өгсөнгүй, ядаж уучлалт гуйсан ч үг хэлсэнгүй гэж бодов. Гэхдээ тэр бойдон дээр унтсан. Чиний хэлсэн энэ үг л таарч байлаа. Тэр бойдон дээр унтахаасаа өмнө тэрний орны өмнө их л удаан зогссон. Залтай худалдаачин шиг арга симхи зохиосон жамжилт тололгүй эцсийн мөчөд бойдангаа сонгосон. Нөхөр нь бойданг сонгосноор үгэд үгүй байх сонголт хийж түүнээс тустай амьдрах сонголт хийсэн юм. Тэр өөрийнхөө амьдралыг тэрний амьдралаас тусгаарлан дахиж чинчиний талаар тэрнтэй ярилцаагүй юм. Мэдээч хэрэг эр нөхрийн орон зай байхаа болж гэртээ сэрэмж болгоомжтой байж айл болох чимээ гаргахгүй явж зурагтаж асаахгүй өөрийнхөө орон зайг бойдангаар хязгаарласан юм. Бойдон дээрээ суухгүй маа гэхэд хэвтээд ном уншдаг болов. Хизээч ном уншдаггүй хүн гараасаа салгахгүй ном уншдаг болов. Эхнэр нүднийх нь өмнө харагдахаар гартаа барьсан номоо тэр даруй буулган тэрн рүү харна. Нэг талаасаа түүнийг ажиглаж, нөгөө талаасаа өөрийгөө ном уншиж баясаагүй, харин тавгүй хэцүү байгаа гэдгээ ойлгуулах санаатай байв. Харин нөхрийнх нь дуугүй байдал эхнэрийнх нь уцаарыг улам хүргэж байв. Тэр гэртээ ямар ч чимээ анар гаргахгүй, энүүгээрээ далимдуулаад өнгөрнө гэж бодсон юм байх та. Асуудал бол эхнэр нь төвчж чадахгүй байв. Эхнэр нь тэрнийг амар амгалан амьдруулахыг хүсэхгүй байв. Тэр тэрний араар хуурсан, тэгчгээд болгоомжтой байгаад л болчих юм гэж үдээ. Тэгээд эхнэр нь өдөж эхлэв. Бойдон дээр сууж байгааг нь хараад хоёр хөл нь газар байх юм бол тагт руу явахдаа урд нь тээглээд хөлийг хүчтэй өшөглөж тэрний замыг хаагаад байгаа мэт үйлдэл гаргана. Тэгээд тагт руу гарчхаад ямар хариу үзүүлэхийг хүлээн. Гэвч ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй тэрч байтугай өвдөд дууж гаргахгүй байв. Хэсэг зур зогсоод арга буюу өөрийнхөө унтлагын өрөөрөө ботсон орно. Тэр энэ удаад тэрнийг хоёр хөлөө бойдон дээр татаад суучихсан байхаар нүргэлжлүүлэн өдөж, орой болох үеэр бойдонгийнх нь урд очоод тэрний хүнжил хувцас юмнуудыг бүгдийг газар хаяад өөрөө бойдон дээр суун зурагт үзнэ. Энэ бүх үйл явдал болж байхад нөхөр нь бойдон дээрээ сууж байсан ч зурагт асаасны дараа босоод тагт руу гарна, тагтны шалан дээр үргэлжлүүлэн номоо уншина. Ингэж байгаа нь эхнэрийнхээ өмнө хүлцэнгүй байгаагаа илтгэж байгаа юм. Тэр өөрийгөө эхнэрийнхээ хажууд суух ирэхгүй, хамт суугаад зурагт үзэх эрх байхгүй гэж бодно. Тэр тагтны хатуу шалан дээр суусаар л байв. Голд нь хэдэн удаа босож хөдөлгөөн хийгээд хөдөлгөөн хийж дуусмагцаа суугаад үргэлжлүүлэн номоо л уншина. Эхнэрээ босоод унтлагын өрөөрүүгээ хэвтгэхээр явсан хойно нь бойдон дээрээ иргэн ирж тэрний газар тайсан юмнуудыг түүж аваад бойдон дээрээ унтна. Тэрний эцэс хязгааргүй дуугүй байдал эхнэрийн яахаа мэдэхгүй байдал хүргэв. Тэрний өдөж хийсэн болгон их далаа руу шидсэн чулуу живж байгаа мэт ямар ч хариу үйлдэлгүй алга болно. Сүүлдээ өөрийнхөө орыг чөлөөлж өгөөд өөрөө бойдон дээр хэвтэн зурагт үздэг болов. Зурагт үзэж байгаад унтчихад өглөөс ирдэг байв. Ингэж байгаа нь бүсгүй далд өрх бөгөөд уг нь амжилттай бүтэх хэрэг юм. Тэр унтдаг газрыг нийцлээд өөрийнхөө орыг чөлөөлж өгөн хөвөн зөөлөн орон дээр тэрнийг өрхтөн бүдүүн зүрх гарган санамсаргүйгээр орон дээр унтангуут нь тэрнийг маргалдах шалтак болгоно гэж бодож байсан юм. Гэвч гэгээ орон бойдон дээрээ сэрэх үед нөхөр нь харин сандал дээрээ ширээгээ дэрлээд унтчихсан байв. Нөхөр нь гэртээ сүүлээ хавчсан нохоо шиг хүн болсон бөгөөд хараад байхад тэр өөрийгөө шийтгээд байх шиг байв. Асуудал нь тэр өөрийгөө ингэж шийтгэх нь төвөгтэй санагдаж байв. Нулимс байгаад урсгаж болдгүй, үүг байгаад орилж багтарч болдгүй, уур байгаад гаргаж болдгүй, зөвхөн цээжиндээ багтарч байв.
Тэр өөрийг гуйгаад сүгдөөсэй гэж хүсэхгүй байв. Тэрний найз чинийний хэлснийг тэр ердөө гойртгоо болов. Бүсгүй хүсэж байгаа зүйл нь орилж чарлаад ч хамаагүй хэрүүл шууган хийж ингэж байснаас зодолцсон нь хамаагүй дээр юм байна гэж бодогдно. Гэвч нөхөр нь түүнд тийм боломж олгохгүй байв. Өөрөөр хэлбэл нөхөр нь тэрний шийтгэлээс татгалцсан юм. Тэр өөрөө өөртөө шийтгэл гаргаж өөрөө тэрийгэ ягштал дагаж байв. Эхнэрт нь нөхөр нь ийм завхарсан амьдралдаа тасал болсон юм шиг санагдав. Сэтгэл нь амарсан ч юм шиг болж өглөө босонгот эхнэрээсээ төрүүлж гэрээсээ гараад орой түүнийг гэртээ харсан хойнор нь. Энийг бас буруутгах аргагүй л дээ. Ажлын газар нь эхнэрийнхээс нь хамаагүй хол байдаг юм чинь. Урд нь ч гэсэн төрүүлж гараад орой сүулдэж ирдэг байсан. Ажил дээр үдийн хоол идээд орой хаана хоололдгийг эхнэр нь мэддэггүй байсан юм. Эхнэр нь тэрэнд оройн хоол хийхээ болсон байх ба тэр ч гэртээ ирээд галтгоороо орох битгий хэл хяламж хийдэггүй байв. Энэ үед эхнэр нь түүнийг гид сатгалан байгааг мэднэ. Тэр буйдан дээрээ суугаад нэг ном авна. Гардах ном нь нэг нэгээрээ солигдоход эхнэр нь түүнийг өнөөх номнуудыг уншиж дуусгасныг мэддэг байв. Тэр өөрийнхөө амьдралыг хутган үймүүлсэн. Эхнэрийнхэн сэтгэл санаач тэрнийг дагаад өөрчлөгдөв. Гэвч тэрээр өөрийнхөө бүхэл зүйлийг сайтар зохицуулсан байхаач эхнэр нь уурандаа дүрлзэж хөмхийгөө зуулсан ч хэрхэн гаргахаа сайн мэдэхгүй л байв. Нэг орой эхнэр нь тагтан дээрээ зогсож байгаад гинэт түүнийг гэрийн доод талын ресторанаас гарч явахыг харав. Тэрнийг хаана оройн хоол иддгийг мэддэг болов. Ингээд үтэр түргэн шатаар бууж хэдий хоол идчихсэн байсан ч дахиж цадтлаа идэхээр явв. Шатан дээр тэрнтэй таарсан боловч хяламж хийлгүй хажуугаар нь шурд хийгээд шатаар буув. Сая гарч ирсэн өнөөх ресторан руу ороод хэдэн хоол нэг архи захиалаад хоёр халбагдаад л дахиж идэж чадхаа болов. Өнөөх хоолны газар 3 удаа хооллоод л мөнгөндөө сэтгэл завнав. Тэр хоёрын банкны хадгаламжаас өрссөн байв. Хадгаламжинд нь нэг ч мөнгө байхгүй. Тэдний авахаар зэхэж байгаа юмнууд бий шүү дээ. Ийм бодол тэрний хөлийг чангааж дахиж рестораны хаалгаар гიშгсэнгүй. Ингээд дахин гэрээхээ галзууханд өөрөө энгийн оройн хоол хийж эхлэв. Гэвч тагтан дээрээс түүнийг өнөөх ресторанаас гарч байхыг хараад уур нь хүрч байрны доодох ресторан руу тэрнтэй ресторан таарах хүртлээр ордог болов. Нэг удаа ресторан руу орох үед тэрнийг нэг аяг гомин идэж байгааг харав. Тэгээд тэрнээс нэлээд зайтай ширээнд суугаад ажвал тэрний эргэн тойрны хүмүүс хамаа намаагүй идэж ууж байхад тэр ганц аяг гомин идэж байгааг хараад сэтгэл нь өвдөв. Ингээд тэрээр өөртөө оройн хоол хийхдээ тэрэнд бас хийдэг болов. Тэр нэг хоосон аяг ширээн дээр ил харагдах газар тавиад аяган дээрээ нэг савх тавиад хоол ногоог нь хажууд нь тавьж тэрнийг орж ирэнгүүтээ анзаараасай гэж хүснэ. Харин энэ тал дээр нөхөр нь тэрний урмыг хугалсангүй. Хэдий гоймонго идчихсэн байсан ч ширээнийхээ ард суун тэрний хийсэн хоолыг бүгдийг нь иддэг байлаа. Идэж дуусахад эхнэр нь унтлагын рүүгээ буцаж ороод хаалгаа хаана. Эхнэр нь орон дээрээ хөвтөөд тэрнийг хаалга онгойлгохыг сонсов. Орны өмнө ирээд хэсэг зогсож байгаад орны ирмэг дээр суун тэрэнд хоёулаа ярилцаж болох уу гэж хэлв. Эхнэр нь юм ярьсангүй. Хэсэг хугацааны дараа нөхөр нь үргэлжлүүлэн ярилцаж болохгүй юу гэд дахин хэлв. Эхнэр нь юм дуурахгүй хэвээр л байв. Гэхдээ тэрнийг тасралтгүй юм яриасаа гэж хүсчээ. Тэрнийг өөрийгөө буруутхан уйлаад ч хамаагүй цээжээ дэлсээж хамаагүй чинийний хэлсэн шиг сөхөрч суугаад үнэн амлалт өгч хэлэх гэсэн бүх юмаа хэлээсэ. Намайг тоохгүй байсан ч гэсэн тэр заавал эдгээрийг хийх ёстой. Тэгсэн чинь тэр ганцхан хоёулаа ярилцаж болох уу гэж хэлээд ах юм. Тэр түүний орны урд нэлээд удаан суугаад юу ч дуурахгүй болохоор нь босоод яв. Эхнэр нь тэрнийг аяархан хаалга хаахыг сонсоод нулимс нь урсан гарч байв. Тэр ингээд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр яваад өглөө.
Тэр эргээд буйдангийнхаа өмнө очиод хөвтээд өглөө. Саяын болсон бүх зүйл замхарч бүгд буцаад эхнээсээ эхлэв. 5 дугаар хэсэг. Ийм өдрүүд 26 өдөр үргэлжлэв. Лин ханилын төвчээр алдан Лин хунд тэрний бүх үе мөч өвдөн хүзүүнд хүртэл хөдөлгөө болж замбраагүй амьдралын хөвчлээс болж хотоод нь бас өвдөж байна. Тийм болохоор ийм амьдралыг дуусгар болгоё гэж хэлв. Тэрний дуу чангарсан байв. Тэр дахин болгоомжилж гар хөл аяархан хөдлөхөө болон харин Лин хуны өмнө гараа хөдөлгөн цог золбоотой харагдав. Тэр би өөрийгөө шийтгсэн. Гэвч чи намайг уучлахыг хүсэхгүй байна. Ганц би биш. Чамд ч гэсэн төвчгэд хэцүү байгаа. Ийм өдрүүдийг би лав дахиж төвчж чадахгүй. Бид ингэж байгаад иж болохгүй. Гэд тэр хэсэг дуугүй болсноо. Бид хоёрт салхал үлдлээ гэж хэлв. Тэрнийг юм ярьж байхад Лин хун тэрэн рүү үргэлж нуруугаа харуулж байв. Тэр хамгийн сүүлийн үгийг сонсоод толгоогоо огцсон мэргүүлэн чи надаас сална гэж бодоод ч хэрэггүй. Чи намайг шархлуулчихад ямар ч төлөөс төлөөгүй ээж надаас зүгтах санаатай юу? Тэгэд чи зүгтаж чин рүүгээ гүүх юм уу? Би яасан ч зөвшөөрөхгүй. Би чамаас зууралдана. Хөгшөртөл чинь зууралдана. Үхтэл чинь зууралдана гэж хэлв. Тэр Ли ханилын нүүрэнд инээмсэглэл тодорхойг хараад тэрнийг зууралдаад салахгүй гэснийг огтхон ч эсэргүүцэхгүй байгааг гинэ тухаарав. Тэгээд эхнэр нь хөгшөртөл нь үхтэл нь зууралдсан ч тэр огтхон ч эсэргүүцэхгүй юм байна. Тэгээд тэр цаашаа юм ярьсангүй. Хэсэг зур тэндээ яахаа сайн мэдэхгүй болж нулимс нь урсан байлаа. Нулимс урсгад тэрэнд гомдол мэдрэгдэв. Эдгээр олон хэцүү өдрүүдийн дараа нөхрийнх нь инээмсэглэл иргэн иржээ. Тэрнийг гимшиж, өөрийгөө буруутхан, ядаж ганц удаач болов нос нулимс болохыг хүлээж байв. Ядаж ганц удаа харамссан үйлдэл гаргана байхаа гэж бодтол тэр юу ч хийсэнгүй. Харин ч тэрний өмнө цог золбоотойгоор хоёулаа салъя гэж хэлж байдаг. Бүсгүй гараа өргөн нулимс арчаад за. Тэги хоёулаа салъя гэж хэллээ. Ингэж хэлж дуусахад нөхрийнх нь нүүрэндх инээмсэглэл хормын төдийд замхран алга болохыг харав. Тэгээд унтлагын өрөөндөө ороод хаалгаа төгжээд орон дээрээ хөвтөөд хуучин шигэ унтаад өгөв. 6 дугаар хэсэг. Тэд гудамжны бүртгэлийн хэлтс рүү явж байв. Тэд хормоо тэнд бүртгүүлж байсан ба 2 дахь удаага явхдаа харин гэрлэлтэд цуцлуулахаар явж байгаа нь. Тэд гудамжинд хандаган алхаж байв. Нөхөр нь урд талд нь, харин эхнэр нь хойд талд нь явах ба нөхөр хэсэг алхаж байгаа зогсож эхнэрээ ирэхийг хүлээж байгаад гүйцэд ирэнгүүт нь цаашаа дахин алхана. Тэр хоёрын хэн ч амны хэлсэнгүй. Нөхөр нь үргэлжид толгой гудайлган хөмсөг зангидан гүн бодолд автагдсан янзтай явах бол эхнэр нь толгой өөд алхан намрын салхи төвний үсийг хаялсан ч хувирлгүй царайнд баг зэрэг нэмсэглэл тодорх юм. Тэрний нэмсэглэл нь унаж байгаа модны навчас аятай гунигтай агаад бас хүйтэн юм. Тэд танил дэлгүүрийн гадуур өнгөрн явах ба дэлгүүр бүрээр хамтдаа хэдэн ч удаа орж байв та. Тэд бас олон автобусны зогсоол өнгөрөв. Тэд өмнө нь эдгээр автобусны буудал дээр хамт автобус хүлээдэг байсан. Ингээд тэд дурсамжийн гудамжуу дараа дахин явхад цаг хугацаач бас ухрах шиг болов. Тэд бүрэнхийн нэртэй кафед ирэхэд Ли ханилын зогсож эхнэрээ гүйцэд ирэхэд цааш явсангүй. Учир нь хэдэн жилийн өмнө хурмаа хийхдээ яг энэ гудамжинд гэрлэлтэд бүртгүүлчихэд энд ирээд цонхны дэргэдэг ширээн дээр сууж өөрөө нэг аяг кофе ууж харин эхнэр нь спрайт ууж байсан юм. Залуу эхнэртэй хандан хоёулаа иш ороод аяг юм уух уу? Эхнэр нь энэ үед өнгөрөөд явчихв. Тэгэд эргээд толгоогоо дээш өргөн байрны дээрх улаан өнгийн гэрлийг харвал бүрэнхий кафе гэж бичсэн хаягийг уншив. Тэрний саналыг хүлээн авч тэд кафе руу хамтдаа орвоо.
Цаг дөнгөж үд өнгөрч байх бөгөөд кафед ч олон хүн байсангүй. Тэд гудамжтай ойрхон цонхон талын суудалд суугаад нөхөр нь нэг аяг кофе захиалж, эхнэр нь нэг спрайт захиалав. Тэгээд хоёулаа хэдэн жилийн өмнө гэрлэлтэд тэмдэглэн юу ууж байснаа дурсаж эхлэв. Нөхөр нь төрүүлж инээмсэглэхэд эхнэр нь бас инэв. Тэгээд тэд тэр дороо инээмсэглэхээ болж, нүрээ өөр тийшээ харуулж, Ли Ханлийн цонхны гадагш харин Лин Хун кафедагаа бусад хүмүүсийг харав. Лин Хун нэг залуухан бүсгүй тод улаан өнгийн хувцастай ганцаараа баруун захад суугааг харжээ. Тэгээд Лин Хун тэрнийг хачин царайтай сууж байхыг анзаарав. Тэгээд Лин Хун энэ ч одоо хэн билээ гэж бодохцоор нэгэн нэр толгойд нь гялсхийн орж ирсэн нь Чинчин байв. Эхнэр нь тэр даруй нөхөрлүүгээ харвал нөхөр нь бас Чинчинийг харсан байв. Мэдээч тэр энэ газар тэрнтэй таарна гэж бодоогүй байх л та. Тэрний царай цочирдсан янзтай байлаа. Тэр царайгаа буруулахад эхнэр нь өөдөөс нь харж байв. Тэр Лин Хуны харцнаас тэрнийг аль хэдийн ойлгосныг мэдээд Лин Хун руу харж муухан инэв. Яасан? Чи тэрэнд мэдэгдсэн юм уу? Чи юу гэдэг юм бэ? Чи тэрэнд бид хоёр салах гэж байгаа гэж хэлээд тэгээд тэр чинь энд хүрээд ирсэн биш үү? Үгүй ээ. Лин Хуны дотор гуниг төрж. Үнэн дээр штэ. Чи ингэтлээ яарах хэрэггүй байсан юм да. Үгүй гэд байна. Тэр юу ч мэдэхгүй. Лин Хун сайн харвал нөхрийнх нь царай өөртөө маш ихтгэлтэй байсан тул тэрний үгэнд баг болов итгэв. Тэр өнөөх залуухан бүсгүүрөө харвал өнөөх Чинчин бас л яг тэднийг хараад суужэв. Эхнэр тэрнийг харах үед тэр дорхноо харцаа өөр тийшээ шилжүүлв. Лин Хун нөхөртөө хандаж: "Хөөе. Тэр чамайг тасралтгүй ширтээд байна. Чи очиод нэг хэдэн үг солиул яасан?" "Үгүй. Бид хоёр удахгүй салах гэж байхад чи яасан? Юунаас айгаад байгаа?" "Үгүй гэд байна." Эхнэр нөхрөө харвал тэрний шийдвэртэй эргэлзээгүй байдал нь дулаан мэдрэмж төрүүлв. Тэгээд тэр Чинчинг харвал энэ удаа Чинчин тэр хоёрыг хараагүй байхаач. Тэр гартаа нэг ундаа бариад ууж байв. Нэг хөлөө нөгөө хөлн дээр ачин суужээ. Хөдөлгөөнийг харвал өөртөө итгэх итгэл дутагдсан юм шиг санагдав. Лин Хун нөхрийгөө харвал тэр цонхоор гудамж ширтэж байлаа. Хөмсгөө зангидан чухал царайлсан байлаа. Лин Хун нөхрийгөө хэсэг харж байснаа. "Чи намайг үнсэж" гэж хэлв. Нөхөр толгоогоо эргүүлэн эхнэрээ гайхан харвал Лин Хун үргэлжлүүлэн: "Чи намайг нэг үнстэй. Дараа дахиад намайг үнсэж чадахгүй болчих штэ. Тэм юм чин намайг үнсэлтэй." Нөхөр толгой дохин биеэ тонгойлгоход эхнэр: "Миний хажууд сууж байгаад намайг үнс" гэж хэлв. Ингээд Ли Ханлийн босож Лин Хуны хажууд суулаа. Тэрний уруул Лин Хуны хазарт хүрэхэд Лин Хун "Одоо тэрвэртэй" гэж хэлв. Ли Ханлийн түүнийг тэрхэхэд тэрний уруул нүрээр нь шүргэн өнгөрөөд тэрний уруулыг үнсв. Хэлэн тэрний аманд орж гараараа тэрнийг тэрэн авлаа. Энэ үед Ли Ханлийн бүтэн шүн мэд үргэлжлэх удаан үнсэлтийг мэдрэв. Тэр гараараа тэрний биеийг захирч, хэлээрээ бас уруулын захирч байв. Биеийнх нь дулаан, уруулаар нь дамжин, бие рүү нэвчин төд удалгүй зах хязгааргүй тархлаа. Эхнэр өнөөх Чинчин гэх бүсгүйг тасралтгүй харж байв. Тэднэрөө яаж ширтэж байгааг, аяга ширээн дээрээ сандран хөдөлгөж байгааг,
Хамгийн сүүлд тэр хэрхэн сандран босоод түргэн алхалж бүрэнхий кафегаас яран гарч явахыг харав. Улаан өнгийн сүүдэр тэдний хажуугаар өнгөрөх үед мөн дахиж хизээч үзэгдэхээргүй болоход Линхуны сэтгэлд баяр баясгалан оргилж гинэт ялалт байгуулсан юм шиг мэдрэмж төрөв. 26 өдрийн сэтгэлийн шарах, уур бухимдал, нойр гүдэл болон ганцаардлын дараа тэр ялалт байгуулав. Тэр гараа Ли Ханлиний биеэс суллан уруулаа түүний уруулаас авч инээмсэглэн Ли Ханлинд хандан "Хойлоо гэртээ харъя" гэж хэлв. 1995 оны 9-р сарын 9. За ингээд уухай зохиолч маань бас нэг гайхалтай өгүүллэг, ялалт нэртэй энэ өгүүллэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид нар одоо ер нь гэр бүлийн одоо эхнэр нөхөр хайр дурлалын харилцаанд энэ нь одоо хуурчсан буруу юм аа. Одоо нөхөр хуурсан биш дээ, энэ буруу байна. Эхнэр бол их зовлооч гэдэг юм уу. Бид нар ингэж нэг талаас нь харах ер нь боломжгүй. Энд маш олон асуудлууд явж идэг. Тэнд хайр дутсан юм уу, халамж дутсан юм уу? Одоо юу гэдгийг би хүн болгоны хайрын хэл өөр. Та магадгүй нэг сайхан урмын үг сонсохыг хүсдэг. Тэр урмын үгийг хэлдэггүй бол та бас нэг байдлаар өлсгөлнө, сэтгэлээрээ өлснө ч гэдэг юм уу. Гэхдээ яг энэ хууралтыг зөвтгөх гэсэнгүү л дээ. Гэхдээ бид хин нэгэнтэй суусан бол эмэгтэйчүүд ч эрэгтэйчүүд ч бид нар тэр хүнийг жаргалтай байлгах бас нэг үүргийг хүлээж байгаамаа гэдгийг энэ өгүүллээс ер нь ойлгодог. Гэхдээ хин нэгнийг жаргалтай байлгахын тулд та өөрийгөө хайчихсан бол тэр чинь жаргал биш юм шүү. Ихэнх эмэгтэй хүмүүст ийм асуудал байдаг. Би бүх юма зориулсан, би бүх сэтгэлээ зориулсан, би өстой найз нөхөдгөө ингэж амьдарсан гэдэг. Гэтэл нөхөр чинь таныг тийм байхыг хүсээгүй. Энэ бол таны сонголт байсан. Тийм учраас бид эхлээд өөрсдийгөө хайрлах сурах ёстой. Эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүмүүс. Тэг өөрийгөө хайрладаг, өөрийнхөө орон зайг хүндэлдэг. Тийм хүн магадгүй бас бусад хүний орон зайг хүндэлж бусад хүнийг өөрийгөө хайрлах тийм боломжийг олгож чаддаг учраас бид дандаа мэдрэмжүүдийг эсвэл сайхан зүйлсийг гаднаас хайгаад байдаг. Гэтэл таны дотор маш их хүч байгаа шүү. Энэ алдаанаасаа болж бид нар гэр бүлийг ял юм шиг, ийм тор юм шиг, бүр ингээд шийтгэл юм шиг хүлээж авах гэдэг. Гэтэл бид нар бүх цаг үеийг тэр гэр бүл дотор өнгөрүүлж байгаа учраас аз жаргалтай байхын тулд та юугаар тэр хүн бас юугаар үлсчиж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Саяны нүгэллэг дээр хүмүүсийн зөвлөгөө их гарч ин бидэнд дандаа тохиолддог юмнууд хин нэгний зөвлөгөө огт мэдэхгүй зөвлөгөө шүү дээ. Тэгээд зөвлөгөө ёсоор бол сүгдөөд уучлалт гуйх ёстой гэдэг. Гэтэл таны хос чинь тийм зан характертай мөн үү гэдгийг та бас бодох ёстой. Бид нэг хэвэнд цутгацсан робот биш шүү дээ. Тэгэхээр бодит байдлаа сайн мэдрэх ёстой. Ярилцъя гэдэг бол нөхрийн чинь маш их үлдсэнгүй байгаагийн шинж байсан байна. Энэ ном дээр, энэ өгүүллэг дээр. За ингээд бидний амьдралд туулдаг зөндөө олон асуудлууд өгүүллэг, уран зохиол бүх зүйл дээр л явж идэг. Тэгээд ямар ч тач ийм сайхан шин соёл, шин зүйлийг бидэнд орчуулан хүргэдэг орчуулагч игнэ хүмүүстэй бол бүр баярлахгүй байхын аргагүй. Монгол хэлээ ингээд манж зогсож байгаа, үгийн баялагийг нэмж байгаа энэ сайхан ажилтан талархдаг шүү. Тэгээ уухай зохиолчийнхоо надад би нэр байхгүй номноос ялалт хэмээх өгүүллэгийг хамтдаа сонслоо. Тэгээ бодохгүй эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Тэгэхээр бид эрхээ хамгаалахыг хүсэж байгаа бол өөрийгөө хайрлах сураарай. Өөрийгөө хайрлсан хүн л бас бусдыг хайрлах сэтгэлийн тэнхээтэй чадaltaй боломжтой. Тэрнээс иш бүх зүйлээ залхахыг бид хайр гэж андуурч болохгүй юм шүү. Өөр хүүхдийнхаа тухайд ч, ханижлийн тухайд ч, найзын тухайд ч гэж бодож байна. За өнөөдөр зохиолтой хамтайсан сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд та нар маань юу бодож байна? Сэтгэлдээ бас хуваалцаарай. За ингээд шинжлэх ухаан таны мэдхүй од мөндөр сувг уран зохиол тайртай үзэх сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгээ хүргэлээ. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтайн технологи мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие бэлтгэн өргөлээ. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.